Сайн байцгаана үзэгчдээ. Хөгжөөн цэнгээд Чакаг нэвтрүүлгийн шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За телевиз үзэг үзэгчдээ нэвтрүүлгээ товчхон танилцуулъя. Чакаг нэвтрүүлгийн 4 үеэс бүрдэнд нийтдээ 16 зочин ирсэн байна. Тэгэхээр яах вэ гэвэл 4-4-оор нэг баг болсон. Бүх даалгавруудад амжилттай хариулсан нэг баг даар шидэх боломжийг авна нэг сум. Тэгэхээр энд байгаа Smart Electronics-ийн захиргаан бараануудаас бас дөрүүлээ аваад явах боломжтой. Хэрвээ онохгүй бол яг арай өөр жижиг бэлэг байгаа. За тэгэхээр оролцогчдод танилцуулъя. Өнөөдөр Код 26 хамтлаг. Код 26 хамтлагийнхан ирсэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн драмын театрын залуу жүжигчид. За улсын драмын эрдэмтэн театрын залуу жүжигчид ирсэн байна. Соёл урлагийн их сургуулийн оюутнууд. За ирээдүйн жүжигчид, найруулагчид болох соёл урлагийн их сургуулийн оюутнууд нэвтрүүлэгт оролцоор ирсэн байна. Хамгийн ихний үе бол танин мэдхүн асуулт хариултын даалгавар байгаа. Танин мэдхүйдээ хамгийн сайн гэсэн 4 оролцогч ирсэн байна. Цагаан буудан дээр Код 26 хамтлагийн дуучин Инх цул ирсэн байна. За инх цул дамжиж хүсье. Сингэр буудан дээр драмын театрын жүжигчин Намуу. Улсын драмын эрдэмтэн театрын жүжигчин Намуу. Мөн улсын драмын эрдмийн театрын жүжигчин Баттулга дамжиж хүсээрэй. Жүжигчин Эрдэнэбаяр. За улсын драмын эрдмийн театрын жүжигчин Эрдэнэбаяр дамжиж хүсье.
За асуултыг бол цагаанаас эхлэн код 26 хамтлагийн дуучин инх зул тийм ээ. Хамтлагаас илүү их бас энэ онлайн орчинд бас нэг өөр дүрээр бас нэлээд танигдсан шүү дээ тийм ээ инх зулаа. Юу ялаа? Хамтлагтаа шалгарч үлдээд маш их сэтгэл хөдлөө тэрийг үзэгч олондоо хуваалцсан. Үзэгч олонтойгоо хуваалцсан. Хин нь хуваалцсан бэлээ? Би хуваалцсан. Тийм. Гой мөчээсэн. Миний амьдралын хамгийн аз жаргалтай мөчээсэн. Янз бүрийн нэг эвлүүлэг бас ардаас нь хийгээд гэтээ хамаагүй шүү дээ. Чи надад бол аягүй хөвчлээ санагдаа тий. Хүмүүс нэг надад цаг зориулаад амар ингээ юм бэлдээ бүр фэйсбүүк дээр бүр баг аягүй олон хүмүүс юм хийгээл тэгж. Тэр болгоныг хараад зүгээр тусгаж авдаг шүү. Баярлалаа. Тэр бол мэдээ зэрэг нөгөө тавилтгүйгээр гарч ирсэн эмоцод илэрхийлсэн. Тэгээ хүмүүсийг хүрсэн юм шиг байна тий. Хин хэнийг дуудаадсан бэ энэ дээр? Өө эмээ. Эмээ. Тийм гэрийнх нагаад дууцсан. Нэр нь Оо тэгэл аав ээжээ гэл манай дахиад нэг хоёр нэр байсан. хоёр хөөрхөн дүүтэй. Дүүнэртэй хайртай шүү. За дүүнэртэй хайртай шүү. Тэгэхээр та бол 5 асуултанд хариуц чадах юм бол багта 5 оноо аавна гэсэн үг шүү дээ. Эхнийх дээрээ оноолтыг оноогүй. Бүгдээрээ оноо цуглуулж байгаа л ялагчд болох боломжтой. За бүгдээрээ амжилт төсөөл даалгавртаа оръё. Эхний асуулт. Эдгээрээс эмо стилийг хоригддаг улс аль нь вэ гинэ? Эд нь Орос, бид нь Монгол, Сид нь Герман, бид нь Голланд гэж байна. За эмо гэдэг стил үүдэг те. Ямар Одоо стил таны эмогийн бас нэг жоохон хэсэг байна уу те өдний хувьд. Хөлбөр бол хөлбөр. Орс. Буюу Орос. Оросын холбооны улсад. Баяр хүргэе. Зөв хариулт. За цагаан баг нэг оноог авсан. Анхны оноогоо авлаа. Эхний асуултанд зөв хариулсан. Хоёр дахь асуултандаа шууд оръё. Анхааралтай сонсороо. Валентины баярыг аль улсад тэмдэглэхийг хоригддаг вэ гинэ? Эд нь Аргентин, бид нь Энэтхэг, Сид нь Польш, бид нь Бразил. Валентины баярыг одоо Валентин тэмдэглэхийг хоригддаг. Энэ жил тэмдэглэсэн нь Валентины. Зулаагийн үед Тэмдэглэе. тэмдэглэсэн. За. Нэг Бэж гараа. хоёрын Би буудах гээд оролдъё л та. За. Хортон бодохгүй бол. Нэг хоёрын Энэтхэг. Яна энэтхэг. За. Ягаад Энэтхэг гэж бодож байна? Тогтоо сандалтай суудсан ер нь ухаан санаа нь өөр газар яваад байна Тэ. Хамаг нүдэн. Баяр хүргэе. Зөв хариулна. Хоёр дахь За оноогоо авч чадлаа. эндээс харахад бол Аргентин, Польш, Бразил бол ихэвчлэн христийн шашинд амгаалсан улсууд байгаа. Энэтхэгт бас муслим шашинтай хүмүүсээс нилээдгүй байдаг учраас энэ бол нөгөө христчүүдийн баяр штэ. За баяр хүргэе. Хоёр оноог авлаа. Тэгэхээр ахад арттнаас 3 оролцогч байгаа. Нэмээд нийтдээ 15-аас 20 оноог бол авах боломжтой шүү. За 3 дахь асуулт. За их зүйлийн дандаа мэддэг асуултууд таарад байх шиг байна тий. За дараагийн асуулт шинээр мэдлсэн хүүхдэд ямар нэр өгч болохгүй шийддэг улс аль нь болоо гэж байна. За шинээр одоо хүүхд төрөхөд энэ хүүхдэд бол ийм нэр өгөх ёстой, ийм нэрийг болохгүй гэж тийм хуультай тийм улс юм байна. Эд нь Малайз, бид нь Индонез, Сид нь Дани, Дид нь Швед улс гэж байна. Нэг хоёрын Малайз. Жохон мэдээлэл. Малайз 24 мянган нэр байдаг юм байна. Эндээс Жохон мэдээ. илүү өөр төрлийн нэр өгч болохгүй бас хууль санаачилж яж бүр баталж нэрийг нөгдөг юм байна. Яна. авсан уу? Малайза. Хэрвээ буруу хариулвал тог очно гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Йоо, ямар амир цочд. Тогоч. Би ганцхан дүвгээ зохиох гэж бодсон чи бүр энэ санал чинь энэ тэр чигээрээ тог юм байна. Зүг хариулт. Малайзыг авсан буруу байлаа. Зөв хэлбэр бол Дайн улс байсан юм байна. хоёр жудаа бас дэлгэцээр бас нулимсан харуулдаг. Гэхдээ дандаа энэ чинь баярлсан эмоц байгаа байхгүй. Баярлж байна. За дараагийн оролцогч бол Цэнхэр буудан дээр суусан улсын драмын Эрдэнэ театрын жүжигчин чинь номон байгаа. За номонд амжилт хүсье. За баярлалаа. За бид нар сая энэ жил Улсын драмын Эрдмийн театр шалгалт аваад тэгээ шинээр 8 залуус орсон байгаа. Тэгээ бид нар Улсын драмын Эрдмийн театрын дэрэгдэх театр студийн жүжигчин гэж явж байгаа. Театр студ. Тийм дэрэгдэх ер нь Тэр нь ямар очтой юм? тэгээ дагалдан жүжигчин. Эрхээ авсан. Одоо тэгээд шалгалтууд авагдаж байгаа чинь. Жинхлээгүй байгаа. Гэхдээ бас Тэгээ битгийж театрын байгаа гэсэн үг юм шүү дээ. театрын дэрэгдэх. Одоо бол шинэ бас юунууд тоглоод эхэлсэн байгаа тий жүжиг. Тий одоо театр 7 төсөл орсон байгаа. Тэгээ тэрний эхний
жүжиг мөхтөр жагшин хэрээд төгөл жүжиг нээлттэй хийсэн. Дараагийн найдгийн ган хувийг багшийн бүүвэ жүжиг өнөөдөр нээлттэй хийх гэж байна. Тэгээ 4 сарын 30-нд төвшин найруулагчийн уучлаарай та дугаар андуурч гэдэг жүжиг бас нээлттэй хийн. Тэгээд араасаа бас жүжигүүд ингээд 7 жүжиг нээлттэй хий. Өнөөдөр нэм гараг. Тэгэхээр тоглолт маань хэдээс байгаа? 7 цагаас байгаа. 7 цагаас. 19 дуусаад. За 19 цагаас Улсын драмын Эрдэнэ театрт орчлоо. Амжиж магадгүй юм те. Тийм амжин штэ. Айгуу гоё ихийн тухай сайхан жүжиг байгаа. Ээжүүдээ ирж үзээрэй л гэж хэлмээр байна. Үе бодвол бас манай хүмүүсийн бас үзэгчдийн тоо бол бас нэлээд нэмэгдсэн байна уу эсвэл ямар байна? Нэмэгдэж байгаа штэ. Сүүлийн үед бол хүмүүс бас их залуучууд тэр ялангуяа театрыг их зорж үздэг болсон юм шиг санагдаж байгаа миний хувьд бол. Аль улсад эмчийн заавраар бох худалдаж авдаг вэ гинэ? Эдэн Сингапур, Бидэн Судан, Сидэн Таиланд, Дидэн Мексик гэсэн 4 улсын нэр байна да. Аль улсад эмчийн заавраар бох худалдаж авдаг вэ? За бид нар бол ер нь түүц дэлгүүрээс бол бохоо авчдаг шүү дээ тий. Тэгвэл энэ улсад бүр тийм газар зардаг бүр эмчийн заавраар. Бусан чимээгүй байх шүү тийм ганцхан нам хариул. Аль улс юм болоо? За Судан юм болоо. Судан гэдэг нь Африкийн нэг улс байх шиг байна тий. Хоёрын За Мексик. Мексико. Судан байсан юм уу? Ёо. Би эмчийн заавраар бох худалдаж авдаг гэж толгой өгчтэй л дээ. За би ч сурцсан байна уу? Гайгүй байна. Мэдж байгаа юм байна уу энэ хувилбарыг? Хариултын зөв. Судан байсан юм болов уу? Зөв хувилбар бол буюу Сингапур байлаа. Нөгөө Сингапур улс чинь бохц ажиллахыг хуулиараа хорьдсон улс шүү дээ. Ер нь бараг дэлхий дээр байгаа нэг л улс байна. Мэдэж авна. Тийм. Тэгэхээр ер нь бол хотын гудамж инээ тэрэд бол ер нь бохц ажиллаж болохгүй. Бохц зардаггүй. Тэр чинь нөгөө нэг манайхан гарахаар нэр асфальтын зам дээр баахан хар толгонууд байдаг шүү дээ. Тэр чинь ер нь бол бүгдээрээ бохих байхгүй юу? Тэгэхээр хотоо гоё байлгахын тулд бохийг зөвхөн эмчийн заавраар л зардаг юм байна. Хүрээлэн байга орчноо ер нь цэвэрхэн байлгах гэж 1992 онд гаргасан тийм хууль юм байна. Сингапур улс. За Улаанбаатар дээр Улсын драмын Эрдэнэ театрын дэргэдэх театр студийн жүжигчин Баттулга. За Баттулгад амжилт төсөө. Тэр өнөөдөр нэвтрүүлэгт бол соёл урлагийн их сургуулийн найруулагч жүжигчний ангийнхан бас оюутнууд та нарын дараагийн үеийнхэн бас ирсэн байгаа. Тэгэхээр тийм доод үеийнхэндээ бас ямар хуу чанга хоолоогоор ярьдгийг үзүүлэх хэрэгтэй. Айгаад ерөөсөө бүр дуун цаашаа орчоод байна. За амжилт төсөө асуултандаа шууд оръё. Сансар данх ниссэн эмэгтэй аль улсын иргэн бэ? Эд нь Америк, Б нь Орос, С нь Япон, Д нь Энэтхэг гэсэн байна. За дөрвөллээл баг сансар тухны нисгдсэн улсууд байх шиг байна те. За Орос юм болов. Оросын холбооны улс. Гагарин сансрын нисгэгч бол Гагарин, Юрий Гагарин. Тийм. Бол эрэгтэй хүн байсан. Тэр дараа нь Оросоос явуулсан гэж үү? Зөв үү? Орос Америк хоёр ч одоо хүйтэн дайны үед ер нь дээшээ тэр өрсөлдөө сарыг эзлэн их төлөвлөгөө зохиог олсон шүү дээ тий. Зөв үү? Нэг хоёрын Орос. Баяр хүргэе. Зөв хариуллаа. Яг бүр яг Америк гэж яг хажуудлын хүн чинь бол өрсөлдөг шийдгээ санагдсан шүү дээ. ханаа за. Тэ өөрсдийнхөө багийн хүмүүсийг л дэмжих хэрэгтэй болоо. Өрсөлдөж байгаа учраас. За тийж болохгүй юм байна. За тэгэхээр зөв хувилбарыг дэлгэсэнд анхаарлаа хандуулснаар мэдэх боломжтой. Оросын холбооны улсын инженер сансрын нисгэж Валентина Владимировна Тершкова хүн төрөлхтнөөс хамгийн анх окторгын удамд хөөрсөн анхны эмэгтэй юм. Восток 6 хөлгийн багт орох хүсэлтэд илгээсэн 400 гаруй мэрэгчлэтнүүдээс сонгогдсон 5 хүний нэг байсан тэрээр 1937 онд төржээ. Түүний сансарт ниссэн өдөр нь 1963 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байсан бөгөөд дэлхийг 48 удаа тойрч окторгойд 2 өдөр 23 цаг 12 минутыг өнгөрүүлжээ. Анхааралтай сонсороо ямар төрлийн хүнс хэрэглэвэл ихэр хүүхдтэй болох магадлал өндөр вэ гинэ. Эдэн жимс, бидэн цагаан эдэ, сидэн түүхий ногоо, дидэн хэвийн боо буюу уул боо ихэд ихэр хүүхдтэй.
Яг гоо энэ бол тий энийг хэрэглэснээр шууд ихэр хүүхд гаргаад байна гэсэн үг Байсан биш, магадлал нь магадлал нь бол жоохон өндөр болдго юм байна. Ер нь хэрэглэдэггүй хүмүүсийг бодоход 5 дахин илүү магадлал өндөртэй байна юм байна л да. Эдгээр дүрийн нэг нь. Тий. Хэд өгтэй? Нэг л өгт. Уул бов баг идсэн байна да тий. Ихрлээд аа. Нэг Би юу юм бодож юу? Түүхийн ногоо юм биш үү? Түүхийн ногоо буюу С хөлбөр. Ягаад гэж бодоо та? Зөв нөгөө ногоо чи өөрөө юутай одоо үр үндэстэй ингээд нөгөө салбарлаж бас урагтад ямар одоо нагааг авчих байти ёо. Юу тайган болж байгаа юм шиг байна. Нэг урлагийнхаа оролцож байгаа учраас их эмоц өндөртэй хүмүүс байгаа дээ. Авдсан байна ёо. Гоё авдсан биш үү? Нөхөн өрчгөн эрүүл мэнд сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн нийтлэлд сүүсүн бүтээгдэхүүний хүнсэндээ түлхүүг хэрэглэх нь эмэгтэйчүүдэд ихэр хүүхэдтэй болох магадлал энэ төрлийн хүнсийг бага хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад 5 дахин их байгааг тогтоосон мэдээлэл тавигдсан байна. За тэгэхээр эндээс бас үзэгчд маань бас зөв ойлгох хэрэгтэй. Саяны тэр ногоо жимсийг бодоход бол 5 дахин илүү магадлал өндөр болно гэснээс биш те. Тэрийг л яг хэрэглээд сүү уугаад байвал баахан ихэр хөвгтэй болно гэж ойлгож болохгүй гэдэг. Буудан жоохон андуурагдаа тог оцсон. Одоо буруу хариулвал Эрдэнэ 2 дээр тог очихгүй. Улаан буудангийнхан 1 оноо авсан баяр хүргэе. Цагаан буудан 2 оноотой зинхэр харахандаа оноо аваагүй. За одоо ногоон буудангийн оролцогч Эрдэнэ 2 байгаа тий. За жүжигчин Эрдэнэ 2. Улсын драмын Эрдмийн театрын дэргэдэх театр студийн жүжигчин Эрдэнэ 2. Ер нь хүмүүсийн урдуур ороод хариуцчих гээд байна л да тий. Аа жоо яарал нөгөө мэддэг асуултууд. Яарад байна гин. За асуултанд дгүй шууд оръё. За орчих. Аль улсад тархалтыг хуулиар хориглосон байдаг вэ? A-д нь Япон, B-д нь Чад, C-д нь Канада, D-д нь Турк улс гэж байна. Аль улсад Тэгэхээр дөрвөн улсын аль Тархалтыг хуулиар хориглосон бэ? хориглосон байдаг юм байна. Монголд бол хамаагүй шүү дээ тий. Монголд бол хамаагүй. Хамаагүй. нэг улсад хоёрын Турк улс амждаг. Ягаад? Ер нь тийм бах. Ер нь хориглосон бах л гэж бодож. Яг мэдж байгаа ч юм алга л да. Буудаад л Турк их айтайхан харагдаад. Одоо тог очихгүй гэсэн юм чи буруу хариуллаа. Яп. Гэхдээ угаасаа цохиулахгүй гэж ярьсан шүү дээ. Тэгээ дөрөвөөс андуурагдаа тог оцсон учраас. Япон юм байна л да. Тийм л. Тэгэхээр буруу хариулсан. Зөв хэлбэр бол Э буюу Япон улс байлаа. Дэлгэцэн анхаарлаа хандуулъя. Японд тархан байхыг хуулиар хориглох болжээ. Үүнд 40-өөс дээш насны эрчүүд 85 см-ээс хэтрэхгүй, харин эмэгтэйчүүд 90 см-ээс илүү бэлхүүстэй байж болохгүйг зааж өгчээ. Энэ нь туранхай хүн эрүүл байдаг гэж үздэгээс ихтэй бөгөөд туранхай хүнд цусны даралт ихсэх болон зүрхний эмгэг, чихрийн шижин мэтийн өвчлөл бараг байдаггүй гэжээ. Тогтоосон энэ хэмжээг зөрчсөн эрэгтэд торгуул ногдуулдаг юм байна. Яа, тэгэхээр энэ сумо яах вэ гэж зарим хүмүүс бас бодож байгаа. Энэ 40-оос дээш насныхан тийм сумо бол мэрэгжлийн спорт учраас тэр бол үйлчлэггүй тийм. Тэгээд бас ер нь ард иргэд дондл юм байна л да бас тодорхой хэмжээний. Улсаас иргэдээ эрүүл байх үүднээс 40-оос дээш насныхан бол тийм килограммаас дээш таргалж болохгүй гэсэн тийм. Чихрийн шийдсэн таргалж Чи бид хоёрын одоо хамгийн их магадлалтай үнэтэй нь бол ханхуу байх жишээ дээ тий. яагаад? Чи жоохон өндөр штэ гэх юм. Өндөр Тарган амарч штэ. таргалт. Тарган гэсэн чинь над руу хараад байна. За буруу хариулсан ногоон цэнгэр 2 буудингийнхан хараахан оноо авч чадсангүй. Гэхдээ дахин 3 үе байгаа. Залуучуудаа дахин амжилт хүсье. Дараагийн үед орох тусгай буудан дээр үлдээ. Хөгжөөн цэнгээ чакак нэвтрүүлгийн 2 дахь үе ихтэж байна. 2 дахь үе мөн эхний үетэй адил асуулт хариулт байгаа. Тэр дөрөв хариулттай тий. За тэгс жаргал аваад. За соёлын их сургуулийн хэдвэр курс вэ? 2 дугаар курс тий. Таны мэдхүүдээ бас сайн болоо суусан баг. Танаа баг харахандаа оноо аваагүй байгаа. Хариулчих болов уу юу гэж бодож байна? Мэдгүй яа. Тэр өмнө манай нэвтрүүлгийг үзчихсэн үү? Нэвтрүүлгийг үзчихсэн үү? Үзчихсэн. Асуултнууд бол гайгүй асуултнууд байна уу? Хүнд байна уу гэр? Ер нь бол мэдэхгүй байна өөр сандраа. Тэр буудан дээр суух, энэ дээр суух хоёр ялгаатай байгаа. Яг ямар мэдрэмж төрж байна? Гүрээр
Тэгтээ ингээ юм ярингууд ингэж хэлчихвээ. Айцтай. Гэхдээ та бол яаж тог очихыг бол мэдэхгүй байгаа мөртлөө төсөөлж мэдрээд байх шиг байна, Харин тий. Сөүлийн айлт болоод. тий. За бүгд хамт төсөөрөө асуултандаа оръё. Дэлхий дээр жил бүр 100 мянган хүн юунаас болж нас ордог вэ? Эд нь матарт бариулж, бид нь акулд хазуулж, сид нь могоод хатгуулж, бид нь намагт живж нас ордог гинэ. Хоёрын Могоо татгуулж хаа. Си буюу могоод татгуулж нас ордог. Та могоод татгуулж үзсэн үү? Үзээгүй л дээ. Гэтэ ер нь бол нөгөө одоо хүмүүсийг ингээд ам дамжин сонсоод хахад ер нь бол могоод Танаа ойрын хамаатан саднаас ер нь могоод татгуулсан байна уу? байхгүй. Байхгүй тий. За баяр хүргэе. Зөв хариуллаа. За жил бүр могойн татгууснаас болж дэлхий дээр 100 мянга гаруй хүн хорвоог өгдөг бол 250 мянган хүн ямар нэг байдлаар татвар дутуу болж үлддэг юм байна гэж. Тэгэхээр могооноос боломжтой байх хэрэгтэй юм байна. Хятад улс савх хийх гэж жилд хэдэн мод тайрдаг вэ? Энэ ч бол хэцүү л асуулт байна тий. Хятад улс савх хийх гэж жилд хэдэн мод тайрдаг юм болоо? Эд нь 15 сая, бид нь 25 сая мод, сид нь 35 сая, дид нь 45 сая гэж байна. За энийг бол таахаас өөр арга байхгүй. Хэдийг бол тайрахыг бол бид мэдэхгүй шүү дээ. 15 сая модыг зөвхөн савхандаа зориулж тайрдаг юм уу? 25 сая уу? 35 уу? 45. Одоо модоо дуусчихад хойноос очиж байгаа шүү дээ Сибириус. Хятад хамаг модоор савх хийчихэд одоо Орсын Сибирь рүү орсон гэж. Нэг 35 бах гэж үзэж байна. 35 сая мод. Хаан энэс Тэгээ яг дундчлаа л авч дээ. 45 гэвэл бас биш байж магадгүй 15 бол бас биш. Ирэх хүн гэж. Хамгийн ихэнд инх зулууд их ойролцсон учраас бусд нь тийм айцтай очиж л дээ тий. Гайгүй байгаа сте. Гайгүй минь үү? Бодсноос гайгүй юм байна. Тэгэхээр буруу хариулсан учраас тог ирсэн. Яг нэг ингээ базаад авч байгаа юм шиг яг бол. Таныг өөр нь явж ирсэн гэж бодчихсон тохиол байна уу? Байхгүй. Байхгүй. Базаад авч байгаа шиг хэрнээс базуулж ирсэн байна. Ингээ ханаас ингээд нэг базаад ингээд нэг автобусанд байхад ингэж ингэдэг юм шиг байж таа. Буруу хариулвал автобусанд базуулна гэдээ нэвтрүүлгээ хийж бас зүгээр юм тий. За тэгэхээр зөв хэлбэр бол би буюу 25 сая байлаа. Савхыг одоогоос 3000 гаруй жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн бөгөөд 2006 онд Хятадд нэг удаагийн савханд татвар оноож эхэлжээ. Байгалийн баялаг болох ой модыг нэг удаагийн хэрэглээнд үр ашиггүй огтлуулахын эсрэг үзлээс улбаатай бөгөөд жил бүр үүнийг хийхэд 25 сая модыг тайрдаг байна. За Тэгэхээр орчиндөө ээлтэй байхын тулд одоо энэ талаар бас хууль баталсан юм байна шүү дээ тий. Бас мод зөв л бодлоо л доо тооцоо зөв 25 сая уу 35 сая уу аль нэг л байсан тий. Хүн чинь бурууг нь авдیں۔ Чи 35 авлаа. Гэтэ багтаа нэг оноо авсан баяр хүргээрэй. Улаанбаатар суусан оролцогч бол Улсын драмын Эрдэнэ театрын дэрэгдэх театр студийн жүжигчин Зол Жаргал байна. За Зол Жаргал амжилтсая. За золоо одоо бүгдээр 8 үлээл энэ жүжигэнд оролцож байгаа юу? Тэ. Бид нар ороод өнөөдрүүд энэ Улсын драмын Эрдэнэ театрын найруулагч, төвшин найруулагчтай бид нар олзуурах гэж байгаа. Баярлж байгаа. Тэгээд бидний залуучууд дөнгөж орж иж байгаа залуучууд дээр энэ жүжигээ бүтнээр нь группээр нь ажиллаж байгаад бас баяртай. Манай жүжиг уучлаарай та дугаар андуурч гэдэг нэртэй жүжиг байгаа. Трейлер жанрын. Трейлер гэдэг маань одоо айдас, төгшүүр тийм нийгмийг хамаарсан сэдвтэй тийм жүжиг байгаа. Та нэг төгшөөхөр нэг тэр хэсгээс жүжигтэй чи. Би ийм амар төгшүүртэй жүжиг бодол. Нэг ийм яриа байсан гэсэн чинь нөгөө нэг илгэлэгч Чапи нэг хоолны газар зогсож ирсэн чинь нэг хүн ирсэн. Аа чи нөгөө Чапи байж тээ. За чи одоо яадаа гэсэн гэлээ. Намайг инээлэгдээ гэсэн чинь. Нөгөө уур нь өрөхгүй яах тий. Тэгээд алиэлагчин гэж бодоод. Тэр хүн бол ажил дээрээ л хийх ёстой зүйл болоо гэж ойлголоо. Бас сонирхол байна. Улаанбааг бол нэг оноотой байгаа. Нэмэх үгүй юу гэдгийг танаас шалтгаална. Шивээс хийлгсэн хүнээс татвар авдаг нь аль улс вэ? Эд нь Ангол, бид нь Сенегал, сид нь Америк, бид нь Итали. Та шивээстэй юу? Шивээс үү? Шивээс болсон персинг хийхэд татвар авдаг юм байна л та. Тухайн улс нь. Персинг Америк бол биш.
янз бүрийн дамтай. Одоо бүр ингээ хазар мацраа өрт ингээ цоолоод цагирга хийсэн сайхан бас байдаг штэ хийвгүй. Тийм юм хийх. Ёо. Золоо. Ой. Нэг. Сенегал. Сенегал. Бас Африкийн улс бах те Сенегал. Зүг. Африкч нь угаасаа зөндөл янз бүрийн юм. Яаж хойноос ингээ бадсаж байгаа юм шиг болж байна уу? Бүр ингээд сорчд юм уу ааш. Имээ чи бүр ингэж шүү. Сорч юм. Саруулах хэсгээрээ сууж болно шүү дээ. Америкийн Арканзас мужийн иргэдэд энэ төрлийн татварыг 2005 оноос эхлэн ногдуулж эхэлсэн бөгөөд хэлгэх гэж байгаа тухайн шивээс персенгийнх нь нийт үнийн дүнгийн 6% тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр татварыг нэмж оноодог гэжээ. Энэхүү татвар нь аажимдаа хөнгөлөгдөх зарчмаар явагддаг боловч 3 дахь удаага шивээс хийлгэж байгаа 25-аас 34 насныханд илүү өндөр үнэтэй тусдаг байна. Тэгэхээр нөгөө Америкч мужаараа бас өөр хуультай байдаг те. Тэгэхээр Арканзас муж нь л ганц ийм хуультай биш үү. Бусад нийтээр нь Америкийг гэж ойлгож болохгүй те. Арканзас мужийн иргэн бол ийм татвар төлж иж шивээс хийлгэж. Зарим мужуудад бас Wi-Fi ашиглаж болохгүй муж ч гэдэг юм уу те. Хот ч гэдэг юм уу. Ер нь хотод бүртээ бас тустай хуультай юм шиг үлээ. Тэгэхээр яг зүгээр энд Америк гэдээ оруулсан байгаа учраас те Америк байж магадгүй. Тэгэхээр бусад гуравт нь бол татвар байхгүй учраас Америк нь зүг болоод таашлаа. За жүжигчин шинэ хоёрт амжилт хүсээрэй. Театр студийн жүжигчин. Тэгэхээр тогон цохиулж ирсэн үү? Өмнө тогон цохиулж ирсэн. Цохиулж ирсэн. За тэгэхээр бол айдас бол бас байна. За бүгдээ амжилт хүсье. Асуултандаа оръё. Тэгэхээр танин мэдгүй асуултнууд бол яваад байгаа шүү дээ. Өнөөдөр амралтын өдөр учраас тийм ээ бас гэр бүлээрээ таагаад за боломжтой гэж үзвэл дараагийн нэм гарагийн чакак нэвтрүүлэлд оролцох боломжтой. Smart Electronics-ийн энэхүү сайхан цахилгаан бараануудаас авах боломжтой шүү. Австрали улсад болдог байгалийн сонин үзэгдэл аль нь вэ? Эд нь аалзан бороо. Бид нь мөсөн хуй салхи, сийдэн галт торнадо, дийд нь усан угалц гинэ. За аимшигтай л юмнууд байна. Дөрвөлдөө үзэгдэл юм байна тий. Сони үзэгдэл байглаа. Нэг. За. Юу? Австрали улсад гэдэг чинь. За би аагаа сонго аалзан бороо. Аалзан бороо. Австрали юм чинь аалзан бороо гэж юу? Аагаар хэлж байгаа учраас уу. Тий. Австрали. За бачграа. Йоо. Тэр улс тий. Йоо. Би бачграа хэлж байгаа. Хонсог бүр байхгүй боллоо тий. За яа тийм адилхан зохиулсан юм. Аалзан бороо юу? Аалзан бороо. Яа. Амар орсон. Сүржин яй гэж болчихлоо. Австралийн хойд бүсийн ой хөвч эзгүй зэлүүд газарт ийм нэгэн байгалийн ховор үзэгдэл болдог гэжээ. Дэлхийн дулаарал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үл шалтгаалan хараа булаах энэхүү үзэгдлийн тухай кино бүтээгч Крис Тенжи 30 минутын бичлэг хийсэн нь энэ ажээ. Сүрдмээр бүртлөө хараа булаасан энэ үзэгдэл Австралийн Алис Спрингс хотын оролцоо болжээ. Аимшигтай үзэгдлийг хараа булаасан байна. Үгүй одоо нөө энэ бичлэгийг хийж байгаа хүнд бол хараа булаасан л ажил. Энэ ихтэй бол бичлэг нь ерөөсөө ганцхан л хувь байдаг юм байна л да. Ер нь ийм үзэгдэл бол үе болдог мөртлөө 30 минутын нэг ийм бичлэгийг л анх удаа хийгдсэн. Тэр нь Австрали твд болсон юм байна. Галт торнадо гэдэг хуй салхич те. Бөөдөн дээрээ суугаад удирдлага барьсан хүнд бол амархан санагдана асуултнууд. Тогтоо сандал дээр суухаар бол хэцүү байгаа те. Тэ тунсгаа. Тунсаг бол ерөөсөө одоо хилээ хадцсан сууж байгаа шүү дээ. Хилэн байна уу? Байна. За тунсаг түг дээр амжилт хүсээрэй. Хот 26 хамтлагийн дуучин. Ер нь хэдэн уран бүтээлтэй болсон бэ танай хамтлаг? Манай хамтлаг одоо 4-5 уран бүтээл. 4-5. Танай хамтлагийн ахлагч нь хин? Би. Арай ахлагчийн харагдаад асуугаа. Тогоо нэг. Яригсан ба. Яг саяхан 3-4 хоногийн өмнө маах дуучин марлжингоо тэгээд рэпер Jenny нартай хамтарч одоо бид хүүхэлтэй биш хэмэх охтын эрхийн дууг дуулсан байгаа. Тэгээд сайхан YouTube дээр байршуулсан бас телевизээр бас гараад эхэлчихсэн байгаа. Тэгээд энэ бол ерөнхийдөө охтын эрхийн дуу, охтойгоо хайрлсан, хамгаалъя гэсэн эрхийн дуу урам зориг өгсөн дуу учраас бас тэр дууг дууснаа баяртай. Дэлхийн хамгийн залуу их эцэг хэдэн настай вэ гэж чинь. Их эцэг. Аав ээж юм тий. Ээж нь 11 настай. Бид нь ээж нь 11,
аав нь 12 настай, сид нь 12, дид нь 12, 13 гэж байна. За тэгэхээр 11 гэдэг нь болохоор урт талд нь Урт талдаа ээж нь. Ээж нь. Тэ ээж нь. Ээж нь эхний хэсэг, аав нь хоёр дахь мөрнө. Тэгэхээр яасан амар юм тийм чинь дандаа 11 12 гэсэн юмнууд л байна тий. Хамгийн залуу эцэг их. Тийм би саяхан интернетээс нэг уншижсэн юм байна. Хамгийн залуу ээж бол ер нь 11-тэй л байгаа юм байна л да 9-тэй гэдэг тий. Гэхдээ хамгийн гол нь эцэг нь бас залуу гэдгээр онцлог юм байна. За би хувилбарыг сонгоё. Ээж нь 11, аав нь 12 нас. Аав нь хэдтэй гэдэг? 12 тэй. Ээж нь 11 тэй. Гэтэ одоо дахиад тог очихгүй тий. Гэтэ бас гайгүй үлээж авч байна. Тий. Ямар байна? Зөөрлж хэлвэл ямар мэдрэмж байна? Яг ингэсэн юм шиг. Сэрийгээр ингээд доороос хатаж байгаа юм шиг. Хамаас дуудаж байгаа юм шиг санагдаж байна. Хамаас нэг хоёр хүн ингээд таны доош нь авч явах гээд байгаа юм шиг байна. За гэхдээ энэ бас л хэцүүлдэг хүний нас тий. Тиймэрхүү л байсан гэснээс биш. Би 11 12 л. За дэлгэцэн дээр бол энэ зөө хэлбэр нь байгаа. Их Британд 12 настай охин ээж болжээ. Тэрээр 3.2 кг хүүхэд 9 минут тээж төрүүлсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь хүүхдийн эцэг 13 настай байжээ. Гэхдээ эцэг эх нь хуулийн дагуу өөрсдийн нэрээр бүртгүүлэх боломжгүй учраас эмээн болох 27 настай бүсгүй дөнгөж төрсэн ач хүүгээ өөрийн нэрээр бүртгүүлсэн байна. Манай нэвтрүүлгийг бас өсвөрч биш боллоо явчлаа шүү дээ. Хүүхдүүд ер нь бага үдсэн байгаасаа өнөөдрийн дугаарыг тэгээ буруу юмараа тоглож магадгүй боллоо тийм шүү. 12-той аав нь 13-тай юм байна. Тэгээд ээж нь 27-тай байсан шууд 27-тай эмээ боллоо. Тэ та хэдтэй лээ? Би 25-тай. 25-тай. Таны насан дээр бараг л эмээ болох нь биш шууд. Харамсалтай. За гинэ. Тэр үзэгчтэй бас хэлэхэд бидний хувьд асуултуудаа яг дистараллал нь явуулж байгаа учраас танд бол санамсаргүйгээр тоотой хариулт асуулт таарчлаа тийм. Тэгээ цагаан буудан бол 2 оноотой. Цэнхэр буудан харамсалтай байхгүй. Улаан буудан 1 оноотой, ногоон буудан 1 оноотой. Үргэлжилж байна. Тоо удахгүй 3 дахь үеийн эхлэн залуучуудаа дахин амжилт хүсээд дараагийн даалгавар үзүүлэх юм. Чакат нэвтрүүлгийн 3 дахь үе эхэлж байна. 3 дахь үед оролцож байгаа 4 оролцогчоо танилцуулъя. Ногоон буудан дээр соёл урлагийн их сургуулийн найруулагч жүжигчний 2 дугаар курсын оюутан Зол Жаргал. Зол Жаргалд амжилт төсөе. Зол Жаргал. Улаан буудан дээр за мөн Зол Жаргал суусан байгаа. Жүжигчин Зол Жаргал. За эдний баг бол 3 хүнтэй байгаа учраас 2 даалгаврыг дамнаж гүйцэтгэж байгаа. Зол Жаргал дахин амжилт төсөе. Цэнхэр буудан дээр Улсын драмын Эрдмийн театрын дэргэдэх театр студийн жүжигчин Од Гэрэл. За Од Гэрэлд амжилт төсөе. Цагаан буудан дээр код 26 амлагийн дуучин Булган Тамирна. 26 гэдэг нь юу вэ? 26 гэдэг нь болохоор маш олон утгатай л да. 2 нь болохоор өөрөө аз жаргал удаан эрүүлэнх гэсэн тоо бэлэгддэг тоо. Тэгээд 26 нь ингээ бүхэлдээ болохоор хүний бүхий л сайн сайхан чанарыг нэгтгээд 26. Код 888 гэдэг нь юу гэж байна? 888 гэхээр 8 гэхээр бас гоё л таалж. Чулууд бол. За жүжигчин Од Гэрлийн хувьд бас сонин сайхан юу байна драмын театраар? За манай драмын театраар бол сонин сайхан маш их байгаа. Зогсоо зайгүй жүжигүүд тоглогдож байгаа. Бид бүхний яг эд ачаалттай үеийн явагдаж байгаа. Тэгээ сая ч гэсэн бид нэр уучлаарай та дугаар андуурч жүжигийнхаа яг эд бэлтгэлээсээ ирсэн болохоор биднээс жоохон ядарсан байгаа. Гэтэ яг тогон цохилоо гоё сэргээж авахтай баяртай байна. Тийм. За ядарсан байгаа гэж шууд тогоо баг өгөрөө гэж байгаа бодлоо. Аха. 4 IQ-гийн асуулт асуугаад нэг ч асуултанд хариулж чадаагүй хүмүүс л тогцгоолох хэрэгтэй. Тэгэхээр нэг хүн дөрүүлэнд нь хариулчихвал 4 оноо авчихна. Үлдсэн 3 тогцгоолно гэсэн үг шүү. Эсвэл дөрүүлээ нэгийг хариулж чадах юм бол тогцгоолохгүй байх боломжтой. Тэгэхээр ийм боломжтой даалгавар байгаа шүү. Бүгдэнд нь амжилт төсөөд даалгавраа гүйцэх цаг боллоо. 2 хэлсэн цагийн нэг нь 7 минут, нөгөө нь 11 минут. Эдгээрийг ашиглан өндгийг 15 минутанд яаж чанах вэ? За. Ойлгож байна. За. Ахиж уншиж хоёр үгүй. 9 цаг байгаа юм байна те. Нэг нь бол 7 минутын, нөгөөх нь 10 минут. За, соёл урлагийн их сургуулийн оюутан. За, яаж 15 минутанд туулж чадах вэ? Яг зэрэг хоёулангийн ингэж
тавиад 2-9 цаг байгаа шүү дээ, тий? 9 цагаар тавилаа. За тэгэнгүүт юу гэсэн үг одоо яг ойлгон зэрэг тангууд 7 дуусна шүү дээ, тий? Тэгэнгүүт өнгөө 50 заяа. Тэгэнгүүт 4 минут нь явна шүү дээ, 10, 7, 11-ээс тэгэхээр шарангуудаа 11-д дуусангууд нөгөө чи 10 тавиад 15 минут. За зүг баярлалаа. Бас нэлээд сэрэг оюутан гарч ирж байна, тий? Тэнгэр будингийнхан 1 оноотой байсан. Нэмж 1 оноо аваад ногоон будингийнхан 2 оноотой боллоо. Тэгэхээр цагаан будинтай тэнцэж ирсэн гэсэн үг тийм ээ. Ялагч болох магадлал өндөр боллоо. 28 настай нэгэн бүх залуу замын хажууд байх 3 хаалгыг гинт хараад огцом торомслов. Эдгээрийн эхнийх нь алмаз эрдэнэ, хоёр дахь нь алт, гурав дахь нь мөнгөөр битүү бүрсэн хаалганууд байлаа. Тэр очиж онгойлгож үзэхээр шийдэв. Тэр залуу эхлээд ямар хаалгыг онгойлгох болоо? За эндээс бол эхлээд булган тамир гар өргөсөн учраас хариулж болно. Хоёр дахь хаалга. Хоёр дахь хаалга нь. Хоёр дахь хаалга нь юуны хаалга байгаа вэ? Алттай. 28 настай нэгэн бүх залуу. Бүхчүүд ер нь алтан дуртай даа гэж юу? Яагаад заавал 28 гэж гисэн? Мэдгүй. IQ-ийн асуулт шүү дээ. Ингээд яагаад байна л та. Энэ заавалч энэ 3% л хариулах. Заавал Мэдгүй асуулт л байгаа. IQ-ийн асуулт шүү дээ. Та бүхэндээ зөвхөн асуулт л байгаа. Би хариулт шүү дээ, тий? Тэр дараагийн хариулт. Та хороод. Соёл урлагийн сургаал. Ногоон будин. За ногоон будин. Хормослоо гэж машин. Тэгэхээр машины хаална. Тэ яатчгүй. Тэ эхний хувилбарыг бол танахаар авсан. Тэгээ буруу байсан. Тэгээ хоёр дахь боломжийг бол ногоонд олголоо. Хэрвээ өчигдөр маргааш байсан бол өнөөдөр баасан гариг байна. Хэд өдөр үүнийг хэлсэн бэ? Төрүүлж гар өргөсөн боломжтой тий. Бусны чимээг. Хүн байна уу? Би бас өөрөө хийж бодож үзсэн л дээ. Энэ Facebook дээр бас юм. Код 26-ийн бол бүгдээрээ бараг гараа өргөж байна. Тэгэхээр энэ бол бодоо дуусчих хугацаа л гэж байна. За ахаад өргөлөө. Чиний зүг. Хамтгийнхан чиний зүг гэдэг хариулаг өгсөн. За юу вэ? Булганд амир. Ямар өдөр вэ? Биш байна. За сөс эхлээ өргөлөө асуучлаарай. Баасан биш байна. За золоо. Бүтэн сайн. Нэм гараг. Яагаад? Зүгээр л гоё. Нэм гараг. Баяр үрг яа зөв хариуллаа. Улаан будин 2 оноотой болж ирлээ. Ногоон будин 3-таа сая бас зөв хариулсан бол бодхож жоохон төвөгтэй л байна тий. Хэрвээ бодход төвөгтэй байвал утасныхаа календарыг гаргаж байгаа тий. Файлыг гаргаж байгаа тэн дээрээс яг баасан гарна. Хэлээд үзээрэй заа. Код 26-ийн бүгд гар өргөдсөн шүү дээ. Яг үнэнгээ хэлдээ зөв байсан уу? За шодрог байна. За одоо сүүлийн 2 оролцогч маань хараахан хариулж амжаагүй байгаа тий. Ганцхан хувилбар байна. IQ-гийн ганцхан асуулт. Аль нэгэн тогон зохиолны эсвэл хоёулаа байж магадгүй боллоо. Та өмнө зүг рүү хараад зогсож байна. Одоо баруун тийш эрг. Эсрэг тал руугаа эрг. Дахин баруун тийш эрг. Бас дахин баруун тийш эрг. Таны зүүн талд ертөнцийн аль зүг байна вэ? За. Соёл урлагийн их сурвалж гараа өргөн тийм ээ булган тамираа өргөцсөн. Төрүүлээд ногоо өргөсөн. Юу вэ? Баруун. Баруун тийшээ. Биш байна. Биш байна. За цагаанаас өргөсөн. Биш. Булган тамир зүүн зүг гэсэн золоо. Би урд зүг гэж байна. Яагаад? Одоо зөв байхгүй зүгүүдээ аваад дуусна. Би хариулсан. Нэг хоёрын нэр. Зүүн тийш урагшаа. Урагшаа энэ. Юу юм? Булган тамир. Урагшаага. Өмнө зүг. Урагшаа харсан байгаа. За та босоод Өмнө зүг. Хойд зүг. Эч. Ти өмнө зүг л харцлаа шүү дээ. За та зогсож дээ. За тэгэхээр зөв үйлдвэр мөн үү биш үү гэдэг шалгая. Та өмнө зүг рүү хараа зогсож чинь. Таны урталтаа бол өмнө зүг гэж бодчих тий. Баруун тийшээ эрг. За тэнгүүтээ дахиад Эсрэг тал руугаа эрг. Эсрэг гэхээр бүр наашаага бодно. Наашаа эргэ. За. Тэгээд дахин баруун тийш эрг. Бас дахин баруун тийш эрг. Таны зүүн талд ертөнцийн аль зүг байна вэ? Өмнө зүг байна. Тийм. Баяр хүргэе. Баярлалаа. Од гэрлээ юу болсон бэ?
тогон цохолсон. Тогон цохолсон. Намайг одоо зохгүй дээ. 4 асуултны 3-д нь танаа 3 оролцогч хариулсан учраас ганцхан од гэрэл дээр тог очсон байгаа. Цэнхэр буудан 1 оноотойгоо үлдсэн. Цагаан буудан 3 оноотой, ногоон буудан 3 оноотой, улаан буудан 2 оноотой болсон. Баяр хүргэе. Та бүгдийн амралтанд зориулсан Чакак нэвтрүүлгийн хамгийн сүүлийн үе эхлэж байна. Сүүлийн үе бол мэдээж караоке үе байгаа тий. Өөрсдийнхөө сайн мэддэг дуугаа нүд хаалттайгаар дуулах ёстой. Хамгийн гол нь зөв тод дуулах ёстой. Үг үсгийн алдаа гаргах юм бол мэдээж ямар шийтгэл байгааг бүгд мэдж байгаа тий. Тэгэхээр өнөөдөр бол дандаа урлагийнхан оролцож байгаа. Ирээдүйн жүжигчид, одоо жүжигчид хамтлагийнхан байгаа учраас бүгдээрээ маш сайн дуулах ба. Гэхдээ энэ бол хоорондох өрсөлдөөн биш. Гол нь дууныхаа үгийг мэдчихээн үү, үгүй юу гэдгийг л шалгасан даалгавар байгаа. Ногоон цагаан 2 буудлынхын 3 оноотой тэнцэж байна. Бүхлээр нь сайн дуулах юм бол 5 оног аавна. Тэгэхээр нэг л үсэг алдах юм бол тэгэл 5-аас ч хасагдаа явчих учраас үсэгч та нар алдна гэж байхгүй байх л да. Өвөр л алдах байх бодвол. Тэгэхээр голын хоёр ч гэсэн бас боломж бол байгаа. 5 оноо авах учраас боломж байгаа гэдгийг санаарай. Цагаан буудан дээр код 26 хамтлагийн гишүүн Сэтгэл төвшин. Сэтгэл төвшин дамжинтайсээ өрмөц нэртэй оролцож байна. Улсын драмын Эрдэмийн театрын дэргэдэх театр студийн жүжигчин Тод гэрэл. Тод гэрэл дамжинтайсээ код 26 хамтлагийн гишүүн. Хамтлагийнх нь юус алга ташгаач боллоо дөө залуучууд нь тий. Цэнхэр буудлынхын бол Улаан буудан дээр код 26 хамтлагийн гишүүн Наран гэрэл. Наран гэрэл дамжинтайсээ Соёл урлагийн их сургуулийн оюутан Болор Цэцэг. За Болор Цэцэг дамжинтайсээрээ. Тэгэхээр одоо тод гэрлээс эхэлнэ. Тод гэрэл танаа баг 1 оноотой байгаа лөө. Тийм. 1 оноотой байгаа. Сайн дуулах юм бол та 5 оног аваад 6 таа болох боломж байна. За ямар дуу сонгох вэ? За би сая 30796 классик чим хамтлагийн Орос дууны цомирлог гэсэн дуу. За Орос дууны цомирлог яа. Нэг дор одоо 6-7 доо хүрэх нь шүү дээ тий. Тэгэхээр та бол хаалтыг зүүх юм. Бид нар бол дууны үг чинь зөв явж гин үү, буруу явж гин үү гэдгийг бол шалгана. Жил-бил художник один, домики мелые цасти, но он атрису любил, пусть что любила цветы. Миллионы, миллионы, миллионы алых роз. Из окна, из окна, из окна видишь ты. Кто влюбленный, кто влюбленный, кто влюбленный, кем всерьез. Свою жизнь для тебя превратить цветы. Единственная моя, светом обрученная, светом озаренная, светлая моя, зачем мне теперь заря? Звезды падают моря, избиваю я горя. Просиди, душа моя. Ветер туча говорил о твоей бока. Мое желание туча отгада. Разве ты не видишь, туча? Без тебя немного лучше. Улетай скорее, улетай. Разве ты не видишь, туча? Без тебя немного лучше. Улетай скорей, улетай. Улетай, туча, улетай, туча, улетай. Улетай, туча, улетай. На недельку до второго я уеду Комарова.
Улетится вишен глазом на Балтийскую волну, и на море буду разом, кормленный водолазом. Сам себя найду в пучине, если часом затону. На недельку до второго я уеду, Комарова. Сам себя найду в пучине, если часом затону. На недельку до второго я уеду, Комарова. Сам себя найду в пучине, если часом затону. Гайхалтай байна. Яалтчгүй жүжигчин хүн гэж бол ийм л байх ёстой. Маш зөрөгтэй сонголтыг. Зарим нэг үг алдсан. Жоод нэг юм ударны юм байт юм аа. Тэр бол намаагүй бүхэл 5 оноогоо авах боломжтой. Баяр хүргэе. За. Нийтдээ 6 оноо авсан. За одоо Улаанбуйдан дээр код 26 хамтлагийн Наран гэрэл дуучин Наран гэрэл. Наран гэрэлд амжилтсая. Тэгэхээр өнөөдөр Чакак нэвтрүүлгийн караоке хэсэгт бол Next Galaxy-гийн хамт олон бидэнд энэхүү боломжийг олгосон та бүхэндээ баярлалаа. Монголд унахад 1800 дуу байгаа. Гадныхан бол бүх дуу гадаад байна. Өчнөө олон байна. Тэгэхээр код 26-гийн дуу бол бас байгаа. Дуурал фонограм юм дажиг юм. Үлгэрийн хайр. Шинэ бардаг гэсэн. Үлгэрийн хайр гэдэг киноны дуу. Саундтрак. Саундтрак нь Үлгэрийн хайр нэртэй юм байна те. За бүгдээ амжилт хүсээрэй. Чимээгүй ирсэн ас чаралын амсэрүүн зүдмээ хажуусан хайрлаж дурласан хайрын төшөө бүжгээр захиан бицэн би чамаас бүхнийг нэхэхгүй бороонд зогсгэж хүсээ тулгахгүй амьдралаараа дахиад дуу болохоо би чамаас бүхнийг юулээ адуучлаа болохоор ахин дуулээ Ха. Үгээ бол мэдгэл байгаа дунд нь пауз авсан учраас алдаан тооцож байгаа тийм ээ. Үгнүүдийн бүгднгийн 2 дугаараад нэхлэг байсан мэдтэй сая. Аль хэдийнэ дуулаад явж байлаа. Хамгийн гол нь бас бид нар боломж олгож байгаа шүү дээ. Хамгийн сайн мэддэг дуу бас. Тэгээ бид нар бол сонголтыг өгөөгүй өөрсдөө номноос хараад авж байгаа учраас сайн мэддэг дуунууд дээр бас алдаа гаргалаа. Ногоон буудингийнхан бол 3 оноотой байгаа. Одоо гол өрсөлдөөн ногоон цагаан 2 дээр явагдана. Соёл урлагийн их сургуулийн оюутан Болор Цэцэг. За Болор Цэцэг амжилт хүсье. Ямар дуу сонсон бай Болор Цэцэг? 32 тэг 4 нөгөө чамд амжилт төсөө киви амжилт. Тэг 4. Юу гэлээ? Чамд амжилт төсөө. Баярлалаа. Өөрт чинь ч гэсэн гэж. Өөрт чинь ч гэсэн амжилт төсөө. За. Мэзмэн чамар мен сони юу бэн намэг инди худан хүлээснү өчигдөр танилцсан нэг тийм залуугийн тухай би чамд хэлий үгүйдээ ирчүүдийг би мэдэхгүй үнэндээ хүн болгон огтадаггүй жишээ нь би наяг баян хүн хүсэхгүй жинхэнэ хайрын төлөө бол юу аж харамдахгүй кинон дээр гардаг шиг хайрыг би хүснэ
хайрын нөлөөлөн тоглоомн дуртай гихтэл чи хүүхэд биш гэрдэх боловч дурлаж үзээгүй авах шиг би тийш тарай найсан чамдаа зүгли чамд амжилт хүсье түүнээс ирдэг мессежний гой үүнээс хош би яхасан бодыг өглөө надлуу залхаад өрөө үзьгээд болон дурдаг ихтэй би Стэмэр төгсөгтэй. Би мартчихлаа. Яас би 2 дугаар үерөөгөө ороод бодог руугаа. Наа болоо явчихлаа тий. Сүүлдээ кивигийнх нь өөртөө бакал хийж дэмжлээ шүү дээ. За гэхдээ бас 3 хоног өгж болох байхаа. Баяр үргээ 3 хоног аваад нийтдээ 6 хоноотой 3 хоноо байсан тий. 6 хоноо авлаа. Тийм 6. Тэгэхээр цагаан буудингийнхан бол одоо 3 хоноотой бүгднгийн дуулчих бол 5 хоноогоо аваад 8 болоод ороод ирэх боломжтой. Ярих гэсэн чи аль хэдийн хаалтай хийчихээ. За яах вэ? Юу дуулах вүлээ? Үгээ өгсөн маа. Сэтгэл төвшөнд амжилт төсөй 100% хэмээх дуу дуудаа. Хитүүтэй. BX Xiglo хоёрын хамтран дуулсан. Гэтэ аргагүй л бас хамтлагийн огтуд гэсэндээ зөрөгтэй дуунуудыг сонгож байна. Амжилт хүсээрэй. Чихэн харийг хасан айлал минь дасахгүй хайр чи ханч байсан гэсэн чамайг завуулах болно итгэл минь дүүрэн бас царай зүсэн харстэйгүр надад хартай хөө холон боловч би тэр нэгэн чихэн эрхүүрийг хүлээн Над руу харахыг чиний мэдэрсэн шнохыг оруулах болно намайг хүсхийг чиний мэдсэн бас чамаас нохыг хичээн Утасны дугаарыг чинь би сонирхохгүй надад чам шиг задасан доллароо чамны сонирхоход VIP дэндо итгэхтэй би өгтөө Зохов би зохов хортой итгэлтэй хастай гүрдэг жин тэр охин Зохов би зохов бас ухадан Sorry, ganz hermin, chi hash besser, vi chamag older botno, tirui den domin, chamad namek, idich botn in dogme songs. Дунд нь бол нэг үгийг бол алдсан. Гэхдээ тэр бол нэг оноо хасагдаад 4 оног авах боломжтой. Ялагчдаар код 26-гийн багийн 4 охин шалгарлаа. Баяр хүргэе. Нийтдээ 7 оног авснаар Чакак нэвтрүүлгийн ялагчдаар тодорч байна. Хөгжөөн цэгийн Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн ялагч нар тодорлоо. Тэгэхээр код 26 хамтгийн 4 гишүүн байна. Ялагчдаар тодорсон байгаа. Баяр хүргэе. Дахин баяр хүргэе. Тэгэхээр манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг Тусчин гутал цүнхний салоноор үйлчлэлт хэрхэн бичгийг олгож байна. За Тусчин гутал цүнхний салонд тайртай гутал цүнхэнд асуудал гарвал очиод эсвэл ганц загварын юм хийлгийа гэвэл орчуулна. За мөн манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг Paris VIP караоке нэгэн үдэш хамтлагаараа тий сайхан бүлэрээ гэж нэвтрүүлгийг бичиг тогтоож байна. За Paris караоке их нийтлэсэн хойдлын зам дээр байгаа Paris караокед эндээс гараад орчуулна. Жүжигчдтэй хамтдаа очиод уулж болно. За гол хэсэг бол юу вэ гэвэл ивент тэтгэж хамтран ажиллаж байгаа Smart Electronics-ийн цахилгаан барааг авах үгүй юу гэдгээ шийдэн. Дээр мөн Gods гоо сайхны салааны Солонгосоос оруулж ирдэг бүтээгдэхүүнүүд байгаа. Нэг сумыг шийдэн. Зогсохоос өмнө за. Гэртээ харих боломжийг авлаа.
Харамсалтай байна сэтгэл төвшөө. Гадна талд нь зоосон. Тэгэхээр нэвтрүүлгийн дөрмийн дагуул явж байгаа тийм ээ. Голд нь зоовол янз бүрийн бэлгнээс авах боломжтой байлаа. Харамсалтай байна. За код 26 хамтлагийн ахлагч Тонсгийн хувьд эдгээр энэ бэлгнүүдээс алийг авъя гэж бодож байна. Хүрэгч. Шаардлагатай юм тийм. 180 литрийн багтаалтай Sharp брендийн хүрэгчийг авъя гэвэл голд нь онох хэрэгтэй шүү. За бүгд амжилтсараа дэмжиж өгөөрэй алга ташаал электроник сандрал явж байгаа. За харамсалтай байна. За бодол амирт амжилт төсөөрэй бүгдээрээ. Шидчих бай. Хоппа. За ямар зөөсөн. Цагаан дээр тусаж энэ хүн гоо сайхны салоноос бэлэг болгож байгаа. Ариу төрлийн үнэр дарагч болно. Маскыг бэлэг болгож байна. Залуужуулах Sky Day гоо сайхны салооны бүтээгдэхүүн солонгосоос оруулж ирж байгаа 55 бактерийг машиндаа хувцсандаа цацдаг бүтээгдэхүүн шиг цацдаг юм за. Код 26 хамтлагийн 4 дахь гишүүн инх зул салхийг хагалсан байгаа тийм ээ. За бас смартийнхан бас бүтээгдэхүүнүүдээс өгөхийг хүсэж байгаа бах. Тийм учраас онохыг хичээгээрэй. цагаан дээр гадуур нь бол туссангүй. Цагаан дээр тусаж хүмүүн гоц сайхны спа салонд авч явж байна. Ер нь хамтлаг өөртөө юутэй тоглолтын зал юм байгаа юу? Банк юугаа бэлтгэлээ тэгээд Phoenix фитнестэй тоглоом. Тэгэхээр Smart Electronics-ийн нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр шинэ байранд орохоор та нарт бас тоосны мангас хэрэг болох байх л да тийм ээ. Тэгээд энэ ногоон тоосны мангасыг код 26 хамтлагийн дунд нь өгчөө тийм ээ. Smart Electronics очиж өөрсдөж байгаараа баяр хүргэе. За сэтгэл гоё байна уу? За маш их баярлалаа. Тэгээд та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд өндөр нэвтрүүлэгтээ урьж оролцсон бас тий телевизийн хамт олондоо ажлын маш өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр нэм гараг бүр өдөр та бүхэнд хүрж байгаа Чакак нэвтрүүлэгтээ дараагийн дугаарт нь хамт байгаараа бас гэр бүлээрээ найз нөхдөөрөө хамт олноороо нэвтрүүлэгт оролцох боломжтой юм. Ингээд ирэх нэм гараг хүртэл түр баяртай. Сайхан амраараа үзэгтэй. Баяртай. What?